Сайн байцгаана уу? Та бүхэнд ус цэгүүр орчин судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргадаг зуудын эрсдлийн зураг мэдээллийг танилцуулъя. За манай хүрээлэнгээс 10 хоног тутамд зуны улиралд ганц уншлахын байдлын үнэлгээг, өвлийн улиралд бол цас зуудын байдлын үнэлгээг хийж яадаг. За мөн хиймэл дагуулын мэдээллээр бас ганц уншлахыг үнэлж яадаг. За тухайлбал 7 сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд нь гантай, 10 хүрэхгүй хувьд нь хэвийн ийм зуншлагтай байж өнгөрлөө. За мөн засгийн газрын тогтоолоор жил бүхэн бид нар бэлчээрийн даацын тооцоог хийдэг байгаа. Багийн төвшөнд багийн малын тоо, багийн ургацын мэдээлэлээр тулгуурладаг. За энэ одоо мэдээнээс үзвэл одоо нийт нутгаар одоо зуншлага ихэнх нутгаар тааруу байсантай холбогдуулж гаагийн ургац бага байх, мал тарга твэрэг дутуу авах, одоо үйл хаврын даац нэлээд хэмжээгээр хэтэрч гарах, улмаар одоо үйлчлэлт хавралт ийм хүндрэх төлөвтэй ийм дүн мэдээ гарсан байгаа. За энэ зургаас үзэхэд бол нийт нутгийн нэг 80 орчим хувьд нь 80 шахам хувьд нь бол бэлчээрийн даац хүрэлцээ муутай гарсан. За бусад нутагт нь хэвийн буюу өөрийнхөө малыг бол өөр дээрээ авчгонд орох ийм боломжтой гарсан. Бэлчээрийн даац одоо олон дахин хэтэрч гарсан энэ улаанаар харагдаж байгаа бүс нутагт бол одоо отор нүүдэл хийх, эртнээс арга хэмжээ авах ийм шаардлагатайг харуулж байгаа дүн мэдээ юм аа. За мөн бид энэ 11 сарын 10-ны байдлаар цасны зузааны одоо газрын ажиглалтын мэдээг харуулж байна. Эндээс үзэхэд бол нийт нутгийн нэг 50 гаруй хувьд нь одоо цасан бүрхүүл тогтчод байна. Төвийн бүс нутгаар бол арай ахиу 10-аас дээш цастай, сантиметр цастай ийм байна. За энэ намрын цасны онцлог бол нэлээд нойтон цас орсон. Мөн дээрээс нь зарим газарт бол борооны дараа цас ингэж залгаж орсон байгаа. За мөн ингэснээр өдөртөө хайлж шөнлөө одоо мөсцснөөс бэлчээр мөсдөх, зам харгуй одоо мөсдөж халтргаагуулгаа үүсэх зэрэг ийм онцлогтой ийм цасан бүрхүүл тогтож эхлээд байна. Энэ жил бол 11 сарын 10-ны байдлаар зуудын эрсдлийн зургийг бид анх боловсруулж гаргаад байна. За энэ зургаас үзэхэд бол баруун Дөрвөн аймгийн уулзар нутгаар бол нэлээд өндөр эрсдэлтэй. За мөн төвийн нутгаар бас ахиухан газар нутгийг хамарч одоо өндөр эрсдэлтэй гарсан. Булганы урд тал, өөр хангай, ар хангай хой тал, за мөн Төв аймгийн баруун хэсэг бол нэлээд өндөр эрсдэлтэй гарсан. Мөн зүүн тийшээгээ Төв, Хинти, Сүхбаатарын зааг нутгаар бол нэлээд өндөр эрсдэлтэй гарсан байгаа. Цаашид одоо дөнгөж өвөл эхэлж байгаа учраас цас нэмэгдэж орох хүйтрэхэд бол их одоо зуудын нөхцөл үүсэх одоо тийм нөхцөл бүрдээд байна. За мөн одоо дунд зэргийн эрсдэлтэй байгаа энэ 30 гаруй нутгийг хамарч байгаа зураг дээр энэ шараар харагдаж байгаа бүс нутагт бол цас нэмэгдэж ороход бол бас хүндрэх ийм нөхцөл бүрдээд байна. Ийм учраас бол өндөр эрсдэлтэй байгаа эдгээр бүс нутагт эхний ээлжинд одоо анхаарах, цаашид энэ бусад нутагт бол одоо зундаа гандуу байснаас одоо өвлж төмдрөх нэлээд эрсдэлтэй байгаа учраас энд одоо отор нүүдэл хийх, нэмгэлт хижээл бэлтгэх, зам даваа хаагдахаас өмнө өвсдөжлээ татан байршуулах, хуваарлах, түгээх, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийг одоо татан оролцуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах ийм шаардлагатай байгаамаа. За анхаарал тавьсанд баярлалаа.